гэр дүр охид гээд 7 анги кино тоглож байсан. Тэгээд халуун зүрх тоглож байсан. Актив ажиллагаа тоглож байсан. Халуун зүрх юу яадаг кино лээ? Remember даш нэг. Тийм. Сүүлийн 2-3 жилүүл ер нь кино минут бол яг дуугаараа л явж байгаа тий. Клипээ гаргаад. Тэгээд энэ жим маань ирнэ гэдгсэн чинь бид яг зориулаад хийчихье гэдэг. Тэсэр рестораныхаа маань хийж өгсөн шүү. Ерөөдөө би ч нөгөө идэж уудаг ярьцлагууд их байдаг учраас энэ подкастаа бол нэг тийм идэж байгаа гарах дурггүй. Тэгээ нэг баярын дугаар учраас хүүхдүүд орж байгаа гэдэг утгаараа бид ингээд хамтраад ажиллая гэж манай тэсэр рестораныхаа маань за баярлаа хийж өгсөн. Тэгээ сайхан хамтлаад зоглоорой. Энжид манай сонин подкаст урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танд бас маш их баярлалаа. За. Сонин гэдэг нэртэй учраас одоо энэ 2024 он ч одоо дуусгаж байгаа учраас бүхэлдээ энэ 2024 он энжигээд хэрхэн сонин сайхан ихтэй байваа гэдгээр хоёлаа подкаст эхлүүлээ. Окей. За ер нь 24 он миний хувьд бол амар гоё байсан. Яг гэх юм бол энэ жилдээ би нөгөө төрсөн өдөр гэдэг дуугаа сахин гаргасан. Тэгээд төрсөн өдрийн дуугаа уулнаал төрсөн өдрөөрөө гаргая гэж бодож байсан чинь амжаагүй. Тэгээд төрсөн өдрийн дуу маань тэр чигтээ юм компьютер графикаар хийсэн болохоор ингээл амар анх үзээ шууд амар ийм клип гэж асаад тэгээ ямар гоё юм би бараг айда шиг харагдчихээн гээл. Тэгэл ер нь 24 оны хамгийн гоё нь л тэр байлаа да. График орохоор айгүй юм байна. Яг өөрөөсөө таалах зураг авалт. Клипний хувьд гэх юм бол яг зураг авалт нь 3 өдөр асан. Гэтэ 2 өдөрт нь ингээ шахаад өглөө хүртэл авсан. Өдөр эхлээд тэгээд өглөөний 6 хүртэл аваад тэгээд нэг гэртээ 4 цаг 5 цаг унтаж ирээ бусад зураг авалтан дараа дахиад 6 цаг хүртэл зураг аваад тэгээд ер нь бол болсон. Тэгээд дараа нь нэг дахиад нэг өөр өдөр маргааш нь нөгөө өдөр нь бас нэг дахиад нэг хэсгийнхаа зургийг авсан. Тэгээд ерөнхийдөө болсон да. Надад бол 80-аас 90% график байх шиг харагдсан. Тэгээд графикаар хийхлээр бусад клипүүдээс ямар онцгой байд юм бэ? Тэгээд ахтайгаа тэр машин унаад яваад байгаа шүү дээ. Тэр машин чинь график гэсэн үг юм уу? Машин нь болохоор бид нэр түрээсэлсэн. Тэгээд машинаа түрээслээд бусдын бол бүгдээрээ ингээд график компьютер графикаар хийсэн. Тэгээд миний бодлоор бол бусдаас ялгаатай нь өөрийнхөө ертөнцийг хүмүүст харуулж чадж байгаа, татсаж байгаа зүйл маань гэж бодож байгаа. Амар тийм гоё анимлагч юм шиг нэг тийм гоё мөрөөдлийн газар маань байсан гэх юм уу? Яг бодит одоо байдал дээр бол тийм орчин үүсгэх хэцүү шүү дээ. Тийм. Тэгэл би ч өөрөө юм дэлхийд алдартай дуучин болохыг хүсдэг. Тэгээд тэр клипэн дээр аас юм дэлхийн хэмжээний тайзан дээр гарч байгаагаар хийлгэсэн байгаа төсөлн тийм. Тэгээд ингээл маш олон хүн ирсэн байгаа юм шиг яг дунд нь ингээл ганцхан хэмжээд болж байгаа юм шиг харагдаад төсөжсэн тийм. Тэр сонир шийдэлтэй клип байсан. Таалагдсан. Төрсөн өдөр гэдэг клипийг заавал төрсөн өдөр гэдэг дууг сонгож дуулгасан юм бол гэдэг нь бас анхаарал татсан. Ер нь би нөгөө Азаягчийн дуунуудад амар дуртай. Тэгээл төрсөн өдөр өдрийн сонсоод төрсөн өдрөөрөө өстэй өдөр шингээ сонсоод тэгээ явдаг болохоор тэгээд аль би бас нэрхийн амар жаргал хичээсээ ай дуугийн аваад үгүй нөгөөс амар жаргал зохиосон тийм. Тэгээд надаа гоё бэлэглээд тэгээд энэ дуугаа ихэр алсан. Тэгэхээр альбиас нэрхтээ дуусан байх нэ тий. За 2024 онд энэ жим маань уран бүтээлийн хувьд үнэхээр ингээд салхисан байна. Нөгөө талдаа сурлаг хөдөлмөр нь одоо их хэрэг байваа тий. Сурлагын сонин сайхан ер нь хэдгээр анги юм бэ? Энэ бас нууцлагдсан бол байгаад идэм санагдаад байгаа шүү дээ. За би Монгийн төсөлбөр сургуулийн 8-р ангид сурдаг. Тэгээд сурлагын хувьд бол тийм амар сайн байна бишээ. Тэгээл хөрх юм хаяада хичээлдээ суухгүй болохоор ингээ хичээлээсээ хоцрогдчихад идэг. Жишээлбэл шинэ жилийн үеэр хөрх найзуудтайгаа баярлуулах гад ингээл амар их чулуу авдаг. Тэгээд тэнгуут тэр алга хичээлдээ суухгүй болохоор ингээ хичээлээс амар хоцрогдчихдаг. Гэтэ яг найзуудаасаа дараа нөхөд авчдаг болохоор гэг байдаг. Тэгэл ерөнхийдөө жоохот сайн биш. Тий. Гэтэ явхандаа бол амар хичээдгээ. Уушаа би хичээдэг шүү. Ер нь сургуулийн зүгээс, багш нарын зүгээс маш их дэмжих үү? Ер нь дэмжлэг байдаг уу? Одоо үнэхээр ингээ уран бүтээл хийгээд чинь зүгээр чөлөө авахгүй байгаа шүү дээ. Ингээ уран бүтээл хийх гээд, клип хийх гээд ингээд байгаа ми чинь. За чамд нэг юм боломж олгоё ч гэдэг сургуулийн захиргааны зүгээс тийм дэмжлэг ба. Хит хитэн багш амар хөрхөө ойлгоод за окей нөхөрөө дараа нь нөхөж ирээд оноогоо аваарай гэдэг амар хөрхөө ер нь хөрхөө гэдэг. Манайс багш нь бол сайн дэмжих үү? Манай анги таасан багш ер нь сайн дэмжин шүү. Саяхан бас дахиад өөрчлөгдсөн болохоор. Тий. Сурлага жоохон тийм сайн биш ээ гэдэг. Хамгийн сайн мундаг хичээл нь
хамгийн жоохон дургуй бас хичээл байдаг шүү дээ. Яна багшаа уучлаарай. Хамгийн дургуй хичээл гэх юм бол жоохон физиктэй амар жоохон мууцчих гад байд юм аа. Тэгээд жоохон физиктэй жоохон үгүй багшаа би танд бол дуртай хичээлтэй л жоохон муу болохоор жоохон тэгчээд байд юм уу. За дуртай хичээл гэх юм бол химдээ бас жоохон дургуй тал руу байдаг гэсэн. Тэгээд сүүл рүүгээ жоохон ойлгоод ихсэн чи хүүе ямар гоё хичээлтэй ч гэж бодоод тэгээд химдээ бас жоохон дуртай. Уран зохиолдоо дуртай. Монгол хэлтэй бас дуртай. Тийм. Гадаад хэл хэр сайн шамдаж сурч байна. Одоо харин яг гадаад хэлнүүд амар сайн болохыг гэж бодож байгаа. Тийм амар лаг сайн өдөр бол биш. Тэгэл хөгжүүлэе гэж бодоод ер нь би бас уулын хэсэг 100 англи хэлний сургалт баргалтанд суусан юм аа. Тэгээд найстайгаа суусан болохоор тэгэл хөрх юм. Гэтэ амар сайн ойлгосон шүү. Бас ойлгосон. Сургуулийн зүгээс яг би таасан тийм гүнзгийрээс сургалт мөрөлт байд юм аа хэлний. Манай англи хэл хятад хэлгээд. Манай сургуультаа л байдаг. Гэтэ би нөгөө хэлний ангийн сонгож ороогүй болохоор. Тийм. Одоо тэгээд 4-5 настайгаас энэ жил Монголыг үзэгчдэд Монгол хүмүүст ингэ танигдсан шүү дээ. Одоо мэдгүй 8 настайгаас 8 настай борлуудыг таних байхаа энэ тандин билээ. Тэгэхээр ингээд нэгэнт олонний танил болчихсон юм чи нөгөө нэг мэрэгжил сонголт яг хэвээр байгаа юу? Одоо хэдэн 5-6 жилийн өмнө жүжигчин болно гэж ярьжсэн. Тэр нь яг хэвээрээ өөрчлөгдсөн үү? Яг хэвээрээ. Тэгэл ер нь дэлхийд гарсан дуучин жүжигчин болохыг амар их мөрөөддөг. Багасаа мөрөөдөд ирсэн болохоор тэгэл за яг энэндээ л хүрээд аав ээжийнхаа агаа нандрынхаа гоё ачиг хариулъя гэж боддгийг. Тийм. Тууштай байна. Нэг ABC хувилбар гэж байдаг шүү дээ. Одоо яг ингэхгүй бол тэгнэ гэдэг ч юм тийм хувилбар байх уу? Одоо л яг л тийм болол гэсэн бодолтой байгаа. Тэгээд хэрвээ тийм болохгүй байх юм бол би одоо юу болох юм бол тэгэхгүй бол надад жоохон хэцүү байна хаа. Тэгэл ер нь тэгэл жоохон хэцүү байна хаа. Ингээ багаасаа одоо Harry Potter киноны бүх жүжигчид ингэж ярьдаг. Миний ингээ хүүхэд нас ингээ урлагтаа явцсан чинь хүүхэд нас ерөөсөй байхгүй тоглох завч байхгүй байсаар ханд өнгөрцөө аюу нэг талаараа аюу гонхтой гэд. Гэтэл энэ чи тийм ингээ заримдаа яах ч би юм багаасаа бас хитрхи юм урлаг руу орвооч гэдэг юм тийм харамсал ерөөсөй байдаггүй гэж ойлгох уу? Ер нь болно. Гэтэ яг хаяада яг найзуудтайгаа ингээ яг ингээл байжмаар байдаг үе байдаг. Гэтэ ер нь аль завтай үедээ их бас хөөрхөн уулзчдаг болохоор гайг байд юм а. Тэгэл баг насаараа өөрийнхөө үеийнхнийг баялуулна гэдэг бол миний хувьд амар гоё явдал. Тэгэл үеийнхэн маань ингээд начиг болохыг мөрөөдөөд манай хөөрхөн дүүнер маань за энэ жана шиг болох юмсан энэ жана юм хөөрхөн тийм хөөрхөн гэж байгаа надад амар гоё санагддаг. Хөөрхөн санагддаг. Тийм болохоор ер нь харамсчихсан удаа байхгүй. Хойлоос нэгэн сургуулийн талаар ингээ ярьсан юм чи одоо ингээд 12 дугаар сарын сүүлээс дунд бага ангиуд амраад эхэлж байна. За 1-р сар гараад ахлах ангиуд амарна. Ер нь сурагч хүний хувьд тий энэ өвлийн амралт гэдгийг ер нь юу гэж боддог вэ? Одоо зарим нь бол ингэж байгаа шүү дээ санал асуулга явуулъя 100-ны 3 сар хичээлийг оруулдаг бай. Өвлийн 3 сар оруулдаг. Өвлийн 3 сарда амардаг бай гэдээ ингэ яриад байгаа шүү дээ. Яг сурагч хүний хувьд энэ өвлийн амралтын тухайд ямар бодолтой байдаг вэ? Өвлийн амралтын тухай амралт гоё шүү дээ. Тэгэл тэр хооронд чинь нөгөө тоглолтууд их гарч ирдэг. Тэгээд ивентүүд дээр очиж их хөрөгдөж болдог. Хөөрхөн найзуудаагаа баярлуулдаг. Ер нь бол миний амралт бол тийм яг бүрэн утгаараа амралт байдаггүй. Тэгээд шинэ клипний ажил гээл тийм байдаг болохоор амралт надаас их гоё чухал байдаг. Тэгэл амралтаараа гоё шин дуунуудынхаа өгнүүдийг бичээд клипээ гээл самжуулж хийгээд хичээл орохоос өмнө тгий гэж боддог болохоос. Тэр өвөл амарсан дээр гэж үздэг гэсэн үг тийм. Одооны байгаа энэ хуваарийг үл ер нь зөвшөөрдөг ахна шүү дээ. Би бол зөвшөөрдгөө. Гоё идэг шүү. Солонгосчууд ч болохоор арай өөр юм билээ. Солонгосын боловсролын систем нь өглөө ингээд амраачаад 100 нь ордог ч юм уу тий. Тэгэхээр тэрийг бас дэмжиж идэг хүмүүс байдаг учраас асуусан шүү. Окей. За бас нэг сөрхий асуулт асуугатай гэхгүй. Чанартай боловсрол гэж яриад байдаг шүү дээ тий. Чанартай боловсрол манай боловсролын тогтолцоо үнэхээр болохгүй байх гэж ингээд шөмжлүүлээд тий. Томчууд төвд тэгдтэй. Гэтэл хүүхдүүдийн зүгээс яаж хардсан юм бол бидний хувьд бол болдсон штэ гоё штэ. Тэгээ 12 дахь ангид ороод ирэхээр бас арай өөр болж магадгүй. Гэтэ одоогоор бол одоо байгаа хичээлээ юу ч гэсэн амар сайн ойлгочвол одоодоо бол болохгүй байгаа юм да. Тэг боловсролын систем манай сургууль бол ер нь бол гайгүй шүү. Тэг 4-5 настайгаас ингээд дуулсан тий. За тэгээд бөөм гэдэг дуун бол үнэхээр бөөм хийсэн шүү дээ. За тэгжээд л тэрний араас ингээд краш. За тэгээд ээжтэй зориулсан. Би тэр краш тэгээд нөгөө ээжтэй зориулсан нэг дуу байдаг шүү дээ. Ээж таньдаа. Тэгэхээр би өөрөө чинь бол ээжтэй нэг дуу зориулсан юм байна. Аавдаа бас нэг дуу зориулсан юм гэж ойлгоод байгаа шүү. Нэг гарахаа айгу чанартай
гаргадаг, чанартай уран бүтээл хийдэг, тэр нь хүмүүст хүрдэг гэж ойлгоод байгаа. Тий, ер нь л чанартай нэг бүх дүүнертаа үеийнхэндээ таалагдахаар хэмжээний болгоход бол ер нь их хугацаа ордог. Тийм болохоор за яг ингээд тултан хийгээл гаргая гэж боддог болохоор жоохон зайтай бас харалтдаг. Гэтэ одооноос чанартай мөртлөө олныг оруулъя гэж бас бодож байгаа. Дуунуудаа ингээд ойрхон. Хит хитэн клипүүдээс яагаад заавал ийм бүүм гэдэг дууг ингээд сонгосон тий. Тэгээд нөгөө краш байна. Краш чинь аавда зориулсан аавын тухай дуу шүү дээ. Аава таавал миний краш гэдэг шүү дээ. Тэгээд энэ дуунуудын талаар хоёлаа жоох өнгөрсөн цаг руугаа эргээд очивол яах вэ? Бүүмчүүд яг хэдэн настай байсан юм бэ? Яагаад заавал бүүмийг дуулахаар болсон тий? Бүүм краш хоёр маань бол хоёлаа K-pop тийм дууны cover дуу байгаа. Тэгээд бүүмийг яагаад сонгохоор болсон бэ гэхээр би нөгөө нэг хэсэг суц сагардаг өвчнөд байсан. Ингээд жоох алхачих юм бол ингээд суцсан дэшээ нь илүү хагараад хөлн дээр суц маань хагараад дэшээ нь улаан юм туураад тэр нь хагараад тэгээд ингээд улам дэшлэл бэлхүүснээсээ дээшрэх юм бол ингээд хагалгаанд орох хэрэгтэй болдог гэсэн. Тэгэл минийх бүр амар болсон байсан мэсэг. Тэгэл бид тэр үед ингээ босч болохгүй, хоол идэж болохгүй. Ягаад гэх юм бол зөвхөн нөгөө уус, гурил, мах орсоол идэж болно, амтлагч болохгүй гэд тийм хаа. Тэгээд тэр үедээ би ингээ амар өөдөн штэ. Тэгээд амар гонигтай санагдаад дуу амар их сонсдог гэсэн. Дуунд юу н амар хайртай. Тэгэл дууг байнга сонсоод тэр үедээ бүүмийг бүр амар их сонсдог гэсэн. Өдөр шөнөгөө сонсдог гэсэн. Тэгэл тийм болохоор тэгэл тэр үедээ ингээд гониглал тэр дуугаа сонсоод алхачмаар байдаг, босоо гүүчмээр байдаг. Тэгэл болохгүй агаад идэг гэл. Тэгэл тэр үед маань манай агаа аймаа хоёр хэлчихсэн байхгүй юу? Хэрвээ ингээд хөлчин бүрээ идэгрээ зүгээр болчих юм бол агаа аймаа хоёр нь юм энэ клип бичээстэй хүснээр ч амар гоё хийгээд өгье гэл. Тэгэл би за одоо тэгвэл ингээд дэлгэмээ сайн барьчи, гамаа сайн барьчи гэл. Тэгэл энэ дуугаа хийхээр асан. Өөрөө айгүйх сонсдог байжгаад тэгээд хийхээр болсон юм ба шүү дээ тийм ээ. Тэгээ хэдэн настай та илээ. Тэрийг бас жоохон санахгүй байгаад байна. 7-8 байх тий. Шүд маань унсан байсан гэрчсэн тэр өдөр. Тэгээ краш болохоор тэр дуунаас хойш ер нь би ингээд жоохон дуунд их сонирхолтой болоод тэгээ цаашаа ингээд дуу сонсоод тэгэл би агаа анаа нартаа энэ дуу хийвэл гоё юм байна. Дахиад дуу ингээд энэ дуу маань гоё юм байна гэл санаанууд хилээл тэгэл манай агаа анаа нарт цуг гоё санаанууд тайлцаал тэгэл крашиг бас cover хийхээр болсон. Тийм. Анх бол дуулж гисэн үе маань болохоор 6 настайсэн баха. 6 настайдаа чулуун чимэг гихч нөгөө зүгээр л нэмсгэл гээд дуугаад болуулаад тэгээд тэрнээс хойш ер нь жоохон дуулах сонирхолтой асан гэх юм уу? Санал тавьсан гэсэн шүү дээ тий. Энэ дууг ингээд дуулаач гэх. Тэгээд тэр чинь хүүхдүүдэд аюу хөрсөн тэр дооч тий. Тий. Манай найзуудаас одоо ярьдэн шүү. Би ингээд чамшиг жоохон байхдаа яг тэр үедээ чиний яг зүгээр л нэмсгэлж сонсоод өвс сулгаагаал дээшээ шидэл өмнө өөрийгөө мэдээ сонсдог байлаа шүү. Тэгээд надад ярьдаг. Тэгээд аюу хөөрхөн санагдаал. Одоо солонгосын хамтлагууд бол аюу сайн биш дээ. Эдгээрээс эрчимтэй сонсож байгаа дуунууд байна энэ жигээ. Ер нь сүүлийн үед рөөсгч хахад дуунуудыг л амар сонсож байгаа. Тэгээд өөр The Night We Met-ийг бас амар их сонсож байгаа. Чин зүрхний хайр гэдэг дуу сонсож байгаа. Ер нь янз янзын дуу сонсож байна. Рөөсгчийн токсик тэлдийн эндийг одоо амар их сонсож байгаа. Ингээд энэ жигээ ярианаас сонсглоор ах ихч гэдэг нэг үг яригадаад байдаг. Агаа анаа гэх. Энэ төрсөн ах ихчийнх нь юм уу? Ер нь айлыг иддэг хүүхдээ өөрийнхөө нэг юм баагнаас тэгээд нэг хувийн амьдралын талаар жоохон дэлгэрэнгүй ярьж өгч болох уу биднэрт? Агаа анаа гэдэг байгаа маань болохоор манай ээжийн төрсөн дүү байхгүй юу? Тэгээд манай мөн анаа намайг 2 настайгаас хойш ингээд бүр ингээд байг цуг явдаг өвтөрч ингээд байг цуг явж идэг байсан. Тэгэл урлагийн ажилч тэр ер нь ингээ байг цуг явдаг. Тэгээ хүмүүс нам бит хоёрыг бас ээж хоёр гэж андуураад байдаг. Гэтэ бит хоёр заримд нь тийм ээ бит хоёр ээж хоёр ол гээл тэгэл заримд бит хоёр ихтүүсээ гэж яваад байдаг. Тэгээд анаа бит хоёр бас амар ижилхэн царайтай. Ер нь тийм болохоор тэгж боддог гэж магадгүй. Тэр ихтэйг бол нилээн удаан амар татна гэж. Тэгээ ээж төрсөн дүү юм ба шүү дээ. Бас агаа гэдэг байгаа маань болохоор өөрөөс агаа байгаа. Манай бас ээжийн дүү банга ах гэдэг ах маань байгаа. Бас намайг ингээд багаас маань цуг байсан бас ойр татны юм маань. Тэгэхээр миний бас артлын ажлуудыг, клипний ажлуудыг бас зохицуулж өгдөг. Тийм байгаа. За тэгтэл төрсөн ах нь байгаа шүү дээ, тийм. Төрсөн ахын нэр нь одоо манай энэ жижиг нь бол яг эцэгээс яасан нэр нь Эрдэнэ цэцэг шүү дээ. Манлаа гэдэг байгаа нь одоо төрсөн ахын нэр нь яг бүтнээрээ хийн, тийм. Манай агагийн бүтэн нэр болохоор Болор гэдэг. Тэгээд ерөнхийдөө тайзны нэр нь Манлаа. Тэгээд миний нэрийг Эрдэнэ цэцэг гэдэг. Бүтэн нэрийг маань. Тэгээд тайзны нэр маань Энжи. Гэтэ хүмүүс ер нь ихэвчлэн
бүтэн нэрийг маань Энжи гэж аддаг. Яг үннээ хэлээ. Яг саяхан л ер нь одоо ингээл Энжитэй ярилцээ да гэдэг ингээд урилга өгөөд ингэж явахтаа л ах ээж мэдсэн шүү. Тэгээ нэг ахыг нь нөгөө ард нь бүжгэлдэг байсныг бүр саяхан мэдсэн. Тэгээд одоо ингээ харахад нэр яг тэр нүд нь яг байгаа байхгүй юу. Жохон л том болцсон байгаа болохоос ш. Тэгээ яг ингээ харалтаа ард нь ингээ бүжгэлдэг байсан юм байл шүү дээ тий. Тэгээ ингээд ахтай хаяу гоё. Тэгээд ингээд бүр багаас нь ингээд ард нь бүжгэлээл дүүтэй туслаад ингээд байн гард нь бэж идэг тий. Ингээд ийм гоё ахтай бүр нэг чин сэтгэлээсээ ахтай юу гэж хэлмээр дэрэгдний ингээ хүн чинь бас нэг хэлж чаддаг нэг үе байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд дэлгэцээрээ чи минь подкастаар дамжуулаад зөвхөн ахтай зориулж агаа доо. За баг мэдхэлгүй дээ. Тэгээд ер нь хэдийн муудалцдаг ч гэсэн хайртай шүү байгаа. Тэгээд ер нь тааш бас гэтээ гайгүй. Тэсэд ахтуу нарыг бодвол амар өвтэй байдаг. Тэ хаяа нэг муудалцвал бас муудалцчаад. Тэгээд агаа маань айгуу тийм 50 дуу төрлийн юм уу ер нь хэр баргийн уурлаад байдаггүй хүн. Тэгээд тийм болохоор бас гайгүй. Гэтээ яг мэдээж ахтуу бас бас нэг тиймэрхүү болж тараа. Тэгээд агаадаа үнэхээр хайртай шүү. Үргэлж миний хажууд байдагт баярлаа. Намайг ямар ч үед дэмждэгт баярлаа. Ер нь та хамгийн шилдэг ах шүү. Ахтай байна гэдэг л ихтэй гоё штэ. Мэдээж л одоо маш их дэмждэг учраас өнөөдөр энэ ингээл уран бүтээлийг явж байгаа тий. Манай гэр бүлийнхаа ер нь амар их дэмждэг. Тэгээд ер нь тэгэл их л дэмждэг дээ. Тий. Манай ээжийн талынхан манай ээж маань ер нь амар их дэмждэг. Ээжийн талынхан үнэхээр их дэмждэг. Ер нь уран бүтээлч хүмүүс их байдгүй ээжийнхэн талд юм аавынхын талд нь. Үгүй. Манай ээжийн дүүгээд байгаа манай агаа ана хоёр хэсэг бас сургууль явуулдаг гэсэн гоё Golden Star гэж жүжигчний. Тэгээ би тэнд нас 2 настайгаас эхэлж яваад би бас 2 3 тайда манай эмэдхүүгээд агаа ана хоёрынхоо зохиомжинд тоглож исэн. Тий. Агаа ана хоёр манай амар их дэмждэг. Бүх юмны ардл окей гэж үзчихсэн. 100%. Тий 100% би байгаа. Гэж хэлж. Тий. Өнгөрсөн жил шинэ жил гэдэг дуу гаргасан тий. Ер нь өмнө нь огт шинэ жилийн дуу байгааг баха тий. Тэгээд эн чинь Оросын дуучин Верка Сердючка гэдэг хүний каверыг тулсан юм лээ штэ. Тэгээд би тэр дуучныг бас ингээ харсан. Тэр дуучин бол одоо 10 жилийн өмнө эд ингээ уран бүтээлээ хийчихсэн хүн. Тэгээд энэ Верка Сердючкагийн яагаад энэ Новогодне гэдэг дууг бас каверлж дуулахаар болсон юм. Бас л олон дуунаас сонгосон уу? Тэгээд тэр дуугийн яг тэр чигээр ингээд орчуулад дууссан юм. Эсвэл тэр чинь нөгөө мейкап хийгээрээ гэдэг өгнүүд байгаа шүү. Тэгэхээр тэрийг би бол бас монголчлоод аян дээр нь өөр өгнүүд оруулсан юм байна гэж ойлгосон. Тийм. Ер нь миний бүх дуунууд аян коверлаад үгийн дандаа өөртөө зохиож хийдэг. Тэгээд энэ яагаад тэр дууг сонгож ковер хийхээр болсон бэ гэхээр бид нар бас л зөндөө шинэ жилийн дуу хайсан ямар дуу ковер болгож хийх үү гэд шинэ жилийн дуунуудыг бүгдийг амар их хайсан гадаа татаадгүй. Тэгэл харж байгаа л за энэ дуу ингээл амар гой цоглог цаанаасаа нэг тийм бүзгэлвэр тийм гоё ритмтэй дуу байна гэл. Тэгэл бид нар сонгосон да. Ритм олон дуунуудаас ингээл болж байгаа за энэ ч юм уу гэж. Чи айгу өөр айгу гоё тийм одоо хөгжмийн аранжировш гэнч гэдэг юм уу айгу гоё яг ингээд нөгөө шинээр гарч иж байгаа дуу шиг хийцэн. Тэгээд дууны өгнүүдийг ингээд шинээр хин зохиож өгдөг. Өөртөө сууж байгаа тахтаага зохиочд юм уу? Эсвэл нөгөө арын нөгөө менежерүүд нар хийж өгдөг юм уу? Эсвэл өөр хийдэг хүн байдаг юм уу? За өгнүүдээ яаж бичдэг вэ гэхээр манай нөгөө нэг түрүү яриад цагаан ана хоёр маань тэгээд манай борхоо ах Аяна ихч манлаа агаа би тэд бөөнөрөө сууж агаад тэгээд шүлгүүдийг харна, өгнүүдийг харна, шинэ жилийн тухай өгнүүдийг харна. Тэгэл хоорондоо ярилцж агаад гой санаа гаргаж агаад нийлүүлээд тэгээд үгээ бичдэг. Зураг авалт нь бас аюу гоё хэлсэн тий. Тэр шинэ жил дууны. Тий. Зураг авалтны хувьд гэх юм ба шинэ жил дээр бас шинжэнгөө зураг авалт хийсэн гэдэг нэг өдөр. Тэгээд зураг авалтын хувьд гэх юм бол бид нар ийм байшин түрээсэлсэн нэг өдрөөр тэгээд байшингаа түрээслээ доторх бүх заслуудыг надад тэр амар том яолкийн мод тэгээд доторх ер нь бүх декоруудыг бид нэр өөрсдөө ингээд зөөж авчираад тэгээд янзлсан байгаа. Аюу ажиллагаа орсон тий. За жүжигчэнд яагаад тэр загвар өмсгөгч тэр хүнийг санал тавьсан бас л бүгдээр ярилцж байгаа шийдсэн тий. Эгифит багш маань болохоор би нөгөө нэг өндөр алгах тасгал хэсэг гэдгээс гоо би ч өөрөө амар намхан. Тэгээд тийм болохоор Эгифит багш дээрээс амар их явдаг гэсэн. Тэгээд бас нэлээд амар өссөн эрчимтэйгээр тэгэл багштай санал тавьсан юм тийм багштай санал тавиал тэгэл ер нь албацсан байгаа. За тэгээд цаана бас давхар жүжигчин гэдэг мөрөөдөл яваад байгаа тий. Жүжигчний одоо кино тоглох юмсан одоо ийм надад ийм дүр ирүүл би хүлээж авна гэсэн тийм далтхан бодлоод байгаа юу? Эсвэл арай жоохон том болж байгаа
гэд насаа хүлээж байгаа юу? Надад бол одоо санал орж ирвэл би л амар баярлнаа. Тэгэл ер нь өмнөөс хэд хэдэн кино тоглож исэн. Тийм болохоор тийм хөөрхөс сахилгагүй охины дүр бас их дуртай. Ер нь тэгэл яг хүсэж байгаа дүр бол ахгүй. Надаа гой санал орж ирвэл би голохгүйгээр тоглох болно. Ямар ч дүрээс муу талын дүрээс ч гэсэн би амар дуртай инэ гэдэг байна. Сөрөг эсрэг талын дүрээс ч гэсэн. Түрүүн би нэг ярих гээд нэг өөр юмрыг хазаагаад орчлоо л да. Ингээд Энжи гэдэг одоо энэ бүүм дуу ч юм уу Энжигээ дуучин гарч ирэхээс өмнө хүүхдийн дуу шүү дээ. Яг хүүхдийн дуугаараа байсан гэж ялгаад байгаа байхгүй. Одоо нөгөө талаас нь ярьж байгаа шүү. Тэр нь юу гэхээр ингээл хүүхдүүд ингээл аюу хөрх ингэж загсчаал те. Бодож бодохгүй яг ингэж хүүхдээ тэгэл нэг бөөр алаг бөмбөг буруу тийшээ явчихлаач гэдэг мод ингээл яг хүүхдийн дуугаар нь болдог байсан. Гэтэл Энжи гэдэг хүүхд гарч ирээд яг энд нэг өөрчлөлт хийсэн санагдаад байдаг байхгүй юу. Яг тэрнээс хойш л энэ хүүхдийн дууг л арай өөрөөр дуулах хэрэгтэй юм байна. Ер нь арай өөр байх хэрэгтэй юм байна гэдэг тийм хэмжүүрийг тавьсан юм шиг санагдаад идэв. Надад л. Ямар гоё. Тэгэл ер нь би их мөрөөддөг байснараа л клипүүдээ хийдэг. Тэгээд ийм байсан бол гоё доо, тийм байсан бол гоё доо гэл тэрнийг агаа анаа нартаа хэлээл. Тэгэл окей гэл. Клип ийм байна гэж зохиол бууж байгаа шүү дээ. Тэгээд ийм хүнийг тоглоулъя. За эдий тэгэл бүх юм төлөвлөгөөтэй явж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ бүгдийг хамгийн эцсийн батлах нь энэ ч өөрөө баталдаг. За яг л ийм бай гэл. Ерөөсөө ганцаараа гэж юм байхгүй. Хамтын хүчээр. Бөөнөр бол нэг хүнд л жоохон ийм юм жоохон тийм санагдаж ингээд үзэл бодлоо илэрхийлвэл тэгээд арай өөрчлөхийг бас боддог. Тийм. Клипүүдтэй өөрчлөлт хийх эсвэл дуундаа ч юм уу тийм бодлууд байгаа юу? Тухайлбал ихэнх клипүүдээр нь дандаа юм дайсанцтай, гүнжлэг юм байгаад идэх те. Тэгэнгүүт дараагийн клипүүд дээр одоо бүр өөр дүр төрхтэйгээр ч гэдэг юм уу эсвэл өөр одоо дуунууд гэдэг ч юм уу. Тэр төрсөн өдөр дууны саядар Азагийн дуусныг кавардад ингээд өөрөө маш дуулах дуртай байж дуулсан гэж шүү дээ. Албаас нэрхийн аав. Гэтэл тэр дуунаар хамгийн их таалагддаг гэсэн хэрэг тэр үгсэн хэсэг байгаа байхгүй юу. Тэр мэтчлэн ингээд өөрөөс хорсон ийм эрэл хайгуулдаг цаашдаа бол байнга хийн үстэй. Тийм. Одоо ер нь дараагийнхаа дуунд бас их юм батсан байгаа. Тэгээд одоогоор болохоор юу ч гэсэн ээжийн тухай дуу гаргая гэж бодож байгаа. Тэгээд ээжийн тухай дуугаа гаргачаад араас нь им өгөлдөг тиймэрхүү дуу гаргаж бодож байгаа. Бас им одоо өсвөр нас руугаа орж байгаа болохоор хайрын тухай дуу бас хийд юм уу гэсэн бодлоос төрөөд тэгээд тэгвэл бас жоохон дургуйцах холооч гэж бас их бодож байгаа. Тийм. Анхны тийм нэг хөөрхөн эрхэл мөрлийн тухай дуунууд бас гоё шүү дээ. Яг. За одоо ингээд пэйж хуудасаар ахтайгаа хамтраад ингээд аюу хөөрхөн бас ирээлүүд хийдэг штэ. Тэнгүүд энэ ингээд нөгөө бас давхар нөгөө байгууллагын сурталчлагч гэдэг юм хамтран ажиллах юм байгаа да. За мэдээж YouTube рүү цэвэр уран бүтээл нь орж байгаа тий. Тэгэнгүүт пэйж дээр энэ саналууд ингээ ирэх үү эсвэл нөгөө ард чинь менежерлж байгаа, продюсерлж байгаа хүмүүс чинь ирж хайж өөртөө олж өгдөг юм уу? Эсвэл одоо бидний ингээд нэг өгөөч гэд санал тавьдаг юм уу? Миний пэйж рүү бичингүүд ингээд автомат хариулагч маань ингээд шууд анегийн дугаарыг ингээд явуулдаг хгүй юу. Тэгээ заримдаа нь очдоггүй байж магадгүй. Гэтэ тэрэн дээрээ ингээд анегийн дугаарыг бичсэн байдаг болохоор тийшээ нэ холбогдоод эсвэл миний нөгөө инстаграмаа ирөө их бичдэг. Тэгээ би инстаграмаас анегийнхаа дугаарыг өгөөд тэгэл болцдог. Тэгээ саналууд орж ирээл агаа битээр амар их рил хийдэг болохоор бас саналууд бас их орж ирдэг рилний. Агаа битээрээс цуг рил хийх айгуу дуртай. Тэгэл рилнүүд одоо ер нь хүмүүс амар их рил үздэг болоод байгаа шүү дээ. Тэгэл рил гүлгэж байгаа л за ийм рил гоё юм байна гэж бодож байгаагаа битээр шууд хувцаа бэлдээл тэгээ шууд хийчихдэг. Рил дээр чинь бас зохиол хэрэгтэй шүү дээ. Бас ингээвэл хүний анхаарлыг татна. Нөгөө хамтран ажиллаж байгуулах энийг илүү их хүмүүст хүргэн ч гэдэг юм уу тий. Тэгэл рил сонгоол тэрийг маргааш нь хийгээл хувцаа бэлдээл тэгэл ер нь рилнүүдээ гаргачихдаг. Одоо яг ингээд хүүхдэд утгаар нь асууж байгаа шүү. Яг нэг уран бүтээлч юм биш. Одоо ингээд Бээжин явлаа, өөр Шанхай одоо тэгвэл хайшаажууд ингээд яваал Улаанбаатарт ирнэ шүү дээ. Тэгэхээр ирнэ мэдээж их орондоо ирж амжиг гоё. Гэхдээ ингээд хүүхдийн зүгээс харахаар манай Улаанбаатар маань нэг тэрэн шиг чулчаасаа гэж боддог. Тийм энжиг тийм бодлууд байнга төрдөг бодлууд нь юу гэдэг юм бол надад ер нь хэр баргийн тийм бодол төрөөд байдгүй маас. Ер нь манай Монголд амар гоё универсал студио нэгдэж гоё гэж боддог. Тэгээ бусдаараа л утаагүй болчвол гоё гэж боддог. Бусдаараа л Монголд хайртай. Улаанбаатарт хайртай. Яг хүүхдийн зүгээс харахаар утаа бас аюу хэцүү байгаад байна тий. Одоо ингээд томчууд аюух ярьж штэ утаа гэдгсээр нь шийдсэн асуудал байхгүй. Тэгэл хүүхдүүд болохоор зэрэг заавал нийгмийн тийм амзах асуудлыг хүүхдүүдээр ярьж явах гэдэг ингээд гэтэл энэ чинь бас хүүхдүүдийн амьдрал байгаа юм чинь бодож л байгаа штэ тий. Утаа ер нь жоох
хэцүү юм аа. Тэгэл утаатай болохоор ер нь ингээл амьсгалахад ч тэр ер нь жоохон хэцүү байдаг болохоор гэтээ ер нь бас тайжгүй шүү. Гэхгүй. Ер нь энэ чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлдэг. Одоо ингээд ганцхан дуулах чинь бол өөрийн чинь ингээд хүсэл мөрөөдөл шүү дээ. Одоо ингээд яг хийгээ явж байгаа. Гэтэл тэрний хажуугаар одоо эрүүл мэндэд анхаарах ч гэдэм үү. Одоо бассейнаар хичээлэх, спортоор хичээлэх. За дуулахаас өөр тий одоо балетээр хичээлэх ч гэдэм үү. Ингээд чөлөө цагаа өнгөрүүлэх юунууд хэрэг юм өөрчлөгдөж байгаа вэ? Ер нь чөлөө цагаараа агаа битээр нөгөө нэг мончаг гэдэг хэсэг явсан. Тэгээд тэрнгээрээ хаяа хичээлжүүлжээлээ. Тэгээд ээжийн тухай дуугаа уулна нөгөө нэг тулааны урлагуудаар оруулъя гэж ярьсан. Тэгээд тэрнгээрээ бас хэсэг хичээлсэн. Туйлзуур сэлэм бас явсан. Амтанд хичээдэг, амтанд хэр хайртай вэ? Амтан би нэг амтанд хичээжсэн ба хамстер хичээжсэн. Тэгээд тэр маань тэгээ удаач бас тэгэл байх голц юм даа ёо. Тэгэл яг хөө тэрнээс хойш амтанд хийж байгаагүй юм да. Ер нь жоохон жижигээс айгаад идэг. Жоохон бие тоох гэл нэг ярьдаг ч муухай ярил тэ нэг жоохон өөрийгөө мэдрэн гэдэг ч юм уу. Ийм өөрчлөлтүүд ирэн гарч байгаа эсвэл энжигээрэл байгаа юу? Миний хувьд болохоор ер нь тийм бие тоох гэхээр амар жоох сенсор гэдэг юм ба. Яг гэвэл ингээд намайг дэмжээд харин тийм гоё бодог хүмүүсд жоохон муухай зангарахчул амар муухай штэ. Тэгээ надаас амар гоё санагддаг болохоор ер нь айлуулах бүгднтэй зураг авах болохыг хичээгээд бүгднтэй нарсаг ханддаг. Ер нь бол хичээж байгаа. Хичээдэг. Тэгээд миний хувьд бол өөрчлөгдсөн гэж боддгоо маа өөрийгөө. Гэтэ өөрийгөө мдээгүй ч гэсэн өөрчлөгдөж байгаа зан чанарууд бас байгаа байх. Тий. Нөгөө эмээгээсээ авсан хүмүүжил нэг юм нэг би яг тийм л зан чанар ингээ баримталдаг ч гэдэм үү. Тэр юу байдаг вэ? Эсвэл нөгөө аав ээж нь за чи яг энийг л баримталж яваарэ гэдэг ингээ байнга загтдаг тийм. Манай агаа ээж агаа ээж маань загтаггаар бол ер нь ингээд хүмүүст их цан гаргаад бие тооцоолохгүй хүмүүст ингээд оддын өвчнгээ байдаг. Тэгээ тийм л юм тусч болохгүй байгаарай. Тийм ер нь эготой болж болохгүй гэж хэлдэг. Тэгээ тийм болохоор бас тийм болохгүй бай гэж боддог. Тийм болохгүй ер нь хизээч болохгүй. Тийм. Тэрийг загтаг да. Ямар үед дархан болчихдгоо? Ер нь би тэрийг бас өөрөө сайн мэдгүй. Гэтэ төлөв даруу замаанаас давнгай байж магадгүй. Гэтэ жоохон сахилгагүй байж магадгүй. Тэгээд бас жоохон гомдох гээд идэг гэж магадгүй. Тийм. Найз өхөд маш олонтой юу? Яг нилээ хідэн найзууд маань байгаа. Тэгээд цагтай найзууд олонтой юу? Охтууд их олонтой юу? Зарим хүүхдүүд чинь нэг эрэгтэй найзууд маш их олонтой байдаг штэ. Тийм. Надад ер нь эмэгтэй найзууд л ихэд эрэгтэй найз ер нь их байгаад идэг. Ахтайгаа хамт дуулъя гэж боддгоо. Манай агаа хэрвээ хүсэх юм бол тий манай агаа бас дуулах сонирхолгүй байхад нь тэгэл агаа дуулчих хоёулаа гой дуулчих гэдэг ойлгож байгаа сонио. Би бол агаагийнхаа бодлыг 100% хүндэтгэн. Тий. Тийм болохоор агаа маань хүсвэл бол гоё тий. Тэгэл та гэл. Энэ тоо хоёулаа хамтарч дуулъя та. Хоёулаа дуулчих л та гэл тий. Тэгээ манай агаа ч хөрхөө намайг дандаа спорт хийдэм дөө баг намайг тгийгвэл заач гэж байгадгүй. Үгүй гэж байгадгүй. Гэтэ баг заа гэж хэлэх ба. Манай агаа ч бүр амар хөөрхөн дэмждэг. Фэнүүдээс авсан бэлэг байдгүй. Тий. Манай одоо ингээд хөдөө аялан тоглолтоор явхаар тэгэл ер нь тоглолтуудаар юм бодог ном бас надад өгч исэн. Тэгээ захаанууд хэрдэг. Захаагаа би ингээ хөргө хайрцаг дотор хийгээд хадгалцдаг. Төрсө өдрөөр бас найзууд маань их захаа авчиж өгдөг. Захаа надад амар хэрдэг болохоор тэгээд тэр аюу гоё бэлэг тий захаа. Тэрээс одоо санаж байгаа нэг юм өртөд байна уу? Яг юу ч чгүй одоо тэр дунд нь үнэхээр их дуртай амартай гэж чгүй одоо ямар тийм гоё сэтгэл хөдлөсөн. Бум доогч сасаад амар урам зориг авч ирсэн. Тэгээд заавал таньшиг дуучин болно гэдг нь амар хэрдэг. Тэгэл гонёсон үедээ таны дууг сонсохоор цаанаасаа бум болдог үл тэрээс л хөөрхөн байсан. Тэрийг сонсчвал ямар хөөрхөн юм бэ гэж бодчихсан. Барийн дугаар гэхээр асуухгүй өнгөрчихгүйгээр асуух гэдэг байхгүй. Одоо ингээд хүүхдийн нүдээр одоо ингээд томчуудын бид нар амьдарч байгаа нийгэм байгаа штэ. Тэр дундаас ингээд хүүхдийн нүдээр харахаар энэ томчууд яагаад ингэдэм болж гэдэг юм уу? Ер нь яагаад юм бол гэж сонин гэж хэлэхэр зүйл байдаггүй энэ жигийн зүгээс. Миний бодлоор сонин гэхээр зүйл бол гэр бүлийн маргаан ер нь хөвчлэн тэгээл хор зуршлуудаас алдаг штэ. Арих тамхи ер нь яг архийг уулаа гэд ер нь тамхиг татлаа гэд юу ч өөрчлөгдөхгүй бидцэл муу ах болохоор бити тийм муухай зүйл хийгээсэй л гэж боддог. Тийм. Ер нь тийм юмнаас хоол байвал их гоё штэ. Бүх амьдрал их гоё, өөдрөг. Миний бодлоор л арих тамхи хамгийн муухай. Бусдаар бол
Эрчимтэй уран бүтээл хийж байгаа том ах ич нартайгаа одоо хамтарч уран бүтээл хийх тийм бодол байх уу? Тийм санал эрүүлж авах уу? Ер нь тэгэл над дургуутооч ингэж аахгүй болохоор тэгэл амар гоё хүний санал гараад ирчихвэл тэгэл ямар гоё юм тгий гээл амар дуртайгаар хүлээж аваад. Сая тэр төрсөн өдөр дууныхын коммент дээр ингэж байгаа байхгүй юу? Хүүхдүүд ани гэдэг тий энэ жиг бол ани гэдэг ирчих. Тэгээ ани та манай сургуульд ирээд дуулаад өгчих гуйж гэдэг тийм комментэд аюу их байлээ. Харин одоо тэгэл тэр аймагт ирээд өгөөч анаа гээл тэгэл би аялан тоглолтын ихэр бас тэр комментэд за тийшээ нэрээ явъя да гэж бас бодож байгаа. Тийм. Ер нь энэ жигийн хамгийн дуртай баяр ер нь юу юм? Хамгийн дуртай баяр гэх юм бол хүүхдийн баяр. Ер нь л гэхдээ дургуй баяр гэж бол аахгүй. Бүх баяртаа яг ижил тэнцүү амар дуртай. Тэгээд хамгийн дуртай гэх юм бол хүүхдийн баяр юм шиг байна. Гэхдээ мэдээ шинэ жилдээ дуртай тийм. Нэлийн дуртай. Өнгөрсөн жил шинэ жил гэдэг дуугаа шинэ жилийн өмнөхөн гаргасан шүү дээ тий. Тэгээд өнгөрсөн жил ер нь шинэ жилээ хэрхэн тэмдэглөө, шинэ жил дуугаа бас олон газар аяд дуу өргөсөн үү? Энэ жил ер нь бас энэ дуугаа өргөж гээд энэ тэндээс урилга заалга их байна уу? Тий. Ер нь шинэ жил төхөд ирэхээр миний шинэ жил дууны захиалгууд амар их орж ирдэг. Тэгэл өмнө жилч тэр хөөрхөн найзуудыгаа үе тэнгийнхнийгаа хөөрхөн дүүнээ баярлуулахаар зөндөө газруудаар явсан. Тэгээд энэ жил ч гэсэн аль хэдийн олон газруудаар яваад эхэлчихсэн байгаа. Зөндөө газруудаар явж бас хөөрхөн дүүнийгаа баярлуулж байгаа. Тэгээд бас шинэ жилээр зорилтод бүлгийн маань найзууд маань хөөрхөн дүүнер манаас намайг ирж дуулаад өгөөч ээ гэд. Тэгэхээр тех болгонд нь би бас хөөрхөн очиж дуулж өгдөг. Ер нь жил болго очиж дуулж өгдөг. Ямар хөөрх юм бэ те. Тэгээ амар намайг бас амар гоёор хүлээж авдаг. Тийм. Жилийн шинэ жилүүдээр нь энэ жилийн хувьд ямар гард юм бол 31-ний орой. За яг 31-ний оройгийн хувьд гэх юм бол би их эмээ дээрээ их очдог. Тийм эмээ дээрээ очино. Аль эсвэл хоттой гаргах юм бол тэгэл ширээ цацал бөөнөрөө тойр сууж байгаа л тэгэл гаргадаг да. Ширээнийх нь одоо зоог нь ямар зоог бах уу? Зоог за тэгэл мэдээч цакасаг гэдэг юм өгөрцөйтэй тийм юм тэгэл ер нь янз янз яваад юм а. Тэгэл баха салаатнууд тэнгүүтлээ яг жилдээ тохируулаад гоё спешиал хоолнуудаа одоо гэртээ хийж болохоор хоолнуудаа тий пицца захиалаа дээрээс нь төмөсний очмол хийгээд ч юм уу тий тийм хөө байдлаар ер нь янз янз та. Салаатнууд их байдаг. Тэр тусмаа тэр өгөрцөө хям хоёр их жил болгон байдаг да. Жохон хүүхд байхдаа өвлийн өвгөн аавын санта мата байдаг гэдэгт итгэдэг байсан уу? Ер нь надад хүртэл бараг итгэдэг тий. Гадаад мадад арайч тий байгаа хэлэхдээ тэнгэр мэнгэр дээр бас нисэн явж байгаа ч юм шиг хаяа тий. Тэгээ шинэ жил болоод ирэнгүүт ер нь жоохон цонхоороо сарлуу өшөртөг гинт явж байгаа ч юм байлгүй гэж бодогдоод бас гэтээ байдаг бол хал та. Гэтээ байгаа. Би ер нь жоохон тусын дэгэн байдаг гэдэгт бас итгэдэг. Өөр бас тийм юм жижигхэн энэ нисдэг амт тийм юм бас байдаг гэдэгт итгэдэг. Ер нь харь гаргийнхан байдаг гэдэгт итгэдэг. Бүх юмд итгэдэг. Санта гэдэгт бол би бараг 100% итгэдэг. Тэг байдаг юм болов. Итгэх байна. Яг ингээл 12 сар гарангууд ихэнх хүмүүс гэртээ ганцаар үзэх дуртай гэдэг юм лээ. Энэ жигийн үзэх дуртай кино гэж байдаг. Шинэ жилээр л бүр үзээ суучмаар ахтайгаа одоо ингээл ах хичтэй үзээ суучмаар кино. Шинэ жил болгоноор ерөөсөө гэртээ ганцаараа үздэг. Ер нь бол жил болго угаасаа үздэг. Гэтэ яг үннийг хэлэхэд гэртээ ганцаараа шинэ жилдээ үзчихэл дараа нь мартчихад байдаг. Тийм болохоор за энэ жил дахиад үзчихэл таа гэл тэгэл үзээд байдаг. Тэр нэг ихэнх хүмүүс нэгдүгээр ангид дуртай юм лээ. Энэ аль ангид дуртай? Би бас ер нь анх үзсэн болохоор нэгдүгээр ангид л дуртай. Тийм. Нэгдүгээр ангид айгүй орго. Шинэ жилээр авах дуртай хамгийн дуртай бэлэг. Шинэ жилээр шинэ жил гэхээр ер нь хүүхэд алганы үед ууттай бэлэг бодогддог гэж магадгүй. Тийм болохоор би ууттай бэлгэндээ стил хайртай. Ингээд сэтгэл тод үлдсэн бэлэг. Сэтгэл тод үлдсэн бэлэг. Ер нь шинэ жил алганаар манай агаа анаа ээж агаа бэлэг өгдөг. Би бас дүүдээ бас мэдээж бэлэг өгдөг. Тэгээд хамгийн сэтгэл үлдсэн гэх юм бол өмнө жил агаа бит хоёр ингээд юу гэх юм бэ нэг юм бит хоёр бас тэрнгээрээ бичлэг рил оруулсан ийм савн дотор шигшээд тэгээд тэнцэнэ ингээ iPhone 14 Pro Max тийшээ аялах хэрэг эсвэл ингээд нэг сар аяга угаах нэг сар шалаа угаах гэд тиймэрхүү өнөд даас шигсэн байхгүй юу. Тэгээд надаа аяга угаах их сэтгэл даас их үлдсэн. Өмнө жил л гоё ясаа. Тэгээд бусад жилийнх маань ер нь бүгдээрээ ижилхэн уутай бэлэг ч юм уу те эмэг зүйлт гэх мэтчлэн зүйлүүд байдаг болохоор хамгийн тод үлдсэн өмнө жил явах. Аксессуарт маш их дуртай гэж энэ хардсан шүү дээ. Тэр аксессуарны төрлийн зүйл бүр амар дуртай. Аксессуар амар их цуглуулдаг. Тэгэл
Бэж явахаараа бас аксессуар амар хараал явдаг. Манай агаа бас аксессуарн дуртай. Манай гэр бүлийнхэн ер нь бүгдээрээ аксессуарны хоббитэй юм болов аа. Энэ шинэ жилийг бол би гэр бүлийн баяр гэж аюу ойлгоод тий. Тэгээд гэр бүл гэхээр зэрэг энэ жид ямар бодол төрөхөө. Ер нь амар тийм халамж, хайр тэрийг хэлдэг ах гэж боддог да. Тэгэл хинээс ч гарахааргүй, бандаас ч гарахааргүй. Тийм их сэтгэлийг гэр бүлийнхаа ингээд агуулсан байдаг. Хэдий гонцсон яасан ч тэгээд ингээд бүр харилцаагаа тасалдаггүй. Тийм амар тийм гоё дулаахан мэдрэмжтэй бинээсээ юу ч нуудаггүй хэлж чаддаг тэр зүйлийг гэр бүл гэдэг байна. 2025 оны сонин подкастын энэ оны төгсгөлийн дугаарт манай энж маань орж байгаамаа. Тэгээд манай одоо подкастын үзэгчд маань хандаад маш их баярлаа гэж хэлмээр хүмүүс байдаг. Одоо тэр боломжийг энжэд манай подкастын зүгээс өгч байгаа байхгүй. Тэгэхээр маш их баярлаа. Зүгээр баярлаа биш үү? Маш их баярлаа гэж хэлмээр байгаа хүмүүстэй одоо За баярлаа гэдэг үг хэлээч. За бүгдээрэнд маш их баярлаа. Үргэлж миний ард байдаг. Тэгээд ер нь гэхдээ амар хөөрхөн байнга дэмждэгт маш их баярлаа. Фэнүүдээс маш их баярлаа. Та нар байгаагүй тэгэл дан хейтертэй байсан бол тэгэл амар гоё нэглээ амар хэцүү хасаа. Та нарт амар хөөрхөн шүү. Та нар бүгдээрээ ер нь хөөрхөн шүү. Тэгээ найзуудаас маш их баярлаа. Тэгээд тийм гэр бүлийнхэндээ ер нь маш их баярлаа. Та нар тайртай шүү. Түрүүний хэлсэн нөгөө Аяна агч, Борхоо ах, Манлаа ага, ээж, дүү, Банга ах мөн байна. Да маш их баярлаа. Юу ч гэсэн миний ард бат бүх зохисдогт, юу ч гэсэн намайг хамгаалдаг, өмөрдөгт, хайрладаг, таламжилдагт маш их баярлаа. Хайртай шүү. За баярлаа энжэдээ бүх хүн л эх он маань сайхан байгаасаа гэж боддог. Энжи 2025 оноо хэрхэн харж гин, ямар төлөвлөгөөнүүд байна. За тэгээ бүгдийн хэлчихээр бас зарим хүмүүс чинь нөгөө шашинлаг те өчтөг гэдэг шүү дээ те. Тэгээд энжигийн хувьд ер нь ингээд 2025 оноо. За 25 оны хувьд гэх юм бол юу ч гэсэн одоогийн байдлаар төлөөсөн нилээх байгаа. Гэтэ ээжийн тухай дуугаа юу ч гэсэн он гаргаад бас гоё гаргая гэж бодож байгаа. Тэрнээс хаашаа бас гоё зүйлүүд зөндөө гаргая гэж бодож байгаа. Тий, бусд нь л ерөөхдөө surprise. Шинэ жилийн дуунаасаа дуулж өгөөч гэдэг одоо дууч үнтэй уулзсных чинь дуулахгүй болдгүй. За хөөрхөн мейкап хийгээрээ хамгийн кул хувцаараа гоёорой хамтаа шууд хар явцгаая бүгдээрээ садатай шинжилээр өргөлүүн нарсаа будуулаад сагацгай happy year баярлаа. За ингээ 2025 оноо хоёлаа амжилт бүтээлээр цалгисан их амжилт бүтээлээр ухтаарай гэж дүүдээ ерөө. Баярлаа. Тэгээд гэр бүлтэйгээ халуун татна 31-ийнхаа орой шинэ оноо сайхан ухтаа аваарай. Маш гоё хүсэл мөрөөдөл нь биелэж дандаа юм гоё цоглог хиймэртэй байгаарай гэж дүүдээ хүсээрэй. Подкастын төгсгөлд нэг юм хэлэх дуртай үгээр нь төгсгөе гэж бодож байна. Дүүгийнхаа. За дуртай өгөө. Би ер нь хөөрхөн гэдэг үгэнд л амар дуртай. Та нар хөөрхөн шүү. За чи өөрөө бас хөөрхөн шүү энэ. Баярлаа. За баярлаа. Тэгээд шинэ оноо сайхан ухтаарай. Та сайхан ухтаарай. Баярлаа. Үзэж байгаа хүмүүс маань сайхан ухтаарай. Маш их баярлаа. За баярлаа. Шинэ оны минь төргий. Шинэ оны минь төргий. Баяраа сайхан тэмдэглээрэй.